Архангай аймгийн улсын их хурлын сонгуулийн 1-ээс 3 дугаар тарихт ардчилсан намаас улсын их хурлын гишүүн Батбаяр гончигд орж ган хуйг нард нэр дэвшсэн бол Архангай аймгийн 1-р тойрогт уул уурхаан дэд сайд асан нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Ганзөргийн Тэмүүлэн, 2 дугаар тойрогт аймгийн засаг дарга болсон Баатар Бэлэг, 3 дугаар тойрогт Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат нарыг дэвшүүлсэн. Сонгуул бүрт цэнхэрдэх товтой аймгаар Архангай аймгийг онцолж болно. Сүүлийн 2 удаа сонгуулийн 3 удаагийн мандат цэнхэрдэж байсан. Тэр дундаа Архангай аймгийн 1-р тойрог Ардын намынханд халт тавина гэж ярьдаг. Учир нь энэ тойрогт 2000 оны сонгуулиар улсын их хурлын гишүүн алсан Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Баатрин Чадраа гэсэн улсын их хурлын гишүүн алсан Гончиг Дуржийг магтаж байгаад унгааж байсан төвхтэй. Харин үүний дараах 3 удаагийн сонгуулиар 1-р тойрогт Монгол Ардын нам өвдөг шороодож арчилсан нам ялалтай оголж цэнхэрдэж байсан. Тэгвэл энэ удаад Монгол Ардын нам нэлээд хашир сонгол хийж Архангай аймгийн 1-р тойрогт уул уурхаан дэд сайдасан нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Архангай унган хүү залуу үзтэрч Ганзөргийн Тэмүүлэн илгээжээ. Тэмүүлэн хашигт малдан бол газрын тосны хэрэглэх газарт мэрэгжилтнээр ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 10 жил Монголын төр тухайлбал уул уурхаан салбарт зүтгэж байсан ажлын туршлагатай. Нутгийн олон түмэн элэгтэй, тулгатай, туршлагатай. Ардын намаас илгээсэн залуухан үлстэрчхүүд Архангайхан ам сайтан байгааг нь учир нь сүүлийн хэдэн жил цэнхэртээд аймгийн хөгжил нь өөдөө өсгөөгүй зарим архангайчуудын урам хугарсан бололтой. Харин энэ удаад Ардын намынханд халдаа Архангай аймгийн 1-р тойргийн иргэд сонголтоо хэрхэн хийх бол ам сайтаа байгаа Тэмүүлэнг сонгож өнгөө өршлөх болов уу? Тойрогтой үнэнч бус ургаж харах дуртай гай хоёгийг сонгох болов.